Сайн байцгаана уу та бүхэний өдрийг мэндийг хүргэе. За багшаас шалгалтыг хэрхэн үүсгэж шалгалт авах вэ гэдэг заавар үе дэвшлийг та бүхэнд хүргэж байна. За багш өөрийнхөө систем рүү нэвтэрч орсон байна. За дээр харж байгаа цэснүүдийн миний санкц нэсний шалгалтын санкц нэс рүү дарж орно. Шалгалтын сан руу дараад ороход дараах байдлаар ийм хоёр цэстэй харагдана. За материал гэдэг бол таны үүсгэсэн шалгалтын материалууд байх бөгөөд тухайн материалыг ангид өгөө шалгалтанд оролцуулах юм бол шалгалт гэсэн нэс рүү шилжиж ордог гэсэн. За тэгээд гадна тал дээр мэдээж материал нь тухайн материалыг ашигласан шүү, шалгалт авагдсан байна шүү гэдэг тийм ногоонгийн юм тэмдэглэгээ бас харагдана. За шууд шалгалт үүсгэхээс нь эхлэе. За тухайн багш маань шалгалтын материалыг хоёр янзаар оруулах боломжтой. За нэгт нь шалгалт үүсгэх гэдэг төслүүд дээр дараа шалгалтынхаа материалыг өөрөө үүсгэх бүрэн боломжтой. За нөгөөх нь болохоор манай CMS-ийн даалгаврын сангаас шалгалтын сангаас тийм ээ бэлэн шалгалтын материал татаж авч оруулаад түүнийг ашиглах бүрэн боломжтой гэсэн тийм хоёр сонголт байгаа. За багш маань өөрөө шалгалт үүсгэхдээ шалгалт үүсгэх гэдэг төслүүд дээр нь дарж орно. Шалгалт үүсгэх гэсэн төслүүд дээр дарж орохлоор дараах байдлаар ийм гурван цэс харагдана. За үндсэн мэдээлэл асуулт сонгох асуулт гэсэн тийм гурван цэс харагдана. За энэ үндсэн мэдээллийг гүйцэд хийсний дараагаар асуулт сонгох болон асуулт гэсэн цэс рүү шилжиж орно. За үндсэн мэдээлэл хэсэг дээрээ тийм ээ. За би хэдгээр ангийн шалгалт авах гэж байгаа юм. Ямар хичээлээр шалгалт авах гэж байгаа юм. За тэгээд юуны шалгалт авах гэж байгаа юм тийм ээ. Одоо явцын шалгалт юм уу, онцлог шалгалт юм уу, төвшин тогтоох юм уу, анги дэвших юм уу тэр бүх хэрэгслээ энэ дээр оруулж өгнө гэсэн. За би энэ дээр өрсөлдөөн шалгалт Монгол хэлний юм хийж явчихъя. За тэгээд энэ дээрээ төрлөө оруулаад өгчихөн. За тэгээд энэ дээрээ тайлбараа. За тайлбар дээр болохоор одоо цагтаа орж ирээрээ одоо цагаасаа 5 минутын өмнө орж ирээрээ ч гэдэм үү аль эсвэл одоо шалгалтанд орж ирэхдээ шугамгартаг харандатайгаа орж ирээрээ трансфертэртэйгээ орж ирээрээ гэдэг ч юм уу тиймэрхүү заавар зөвлөмжөө энд дээр оруулж өгнө. За би энэ дээр ингэ биччихье. За тэгээд хугацаагаа энд оруулдаг. Тухайн шалгалтын хэдэн минутын хугацаанд авагдах шалгалт вэ гэдэг энд оруулж өгдөг. За ашиг юм бол 20 минутын, 40 минутын, 60 минутын, 45 минутын хэдэн ч минутын байж болно. Тэрийгээ та бүхэн энэ дээр тохируулаад өгчихнө. За энэ доотлын хэсэг болохоор тухайн шалгалтыг хүүхэд гүйцэтгэж дууссан дараагаар үр дүнгээ харахтаа зөв хариултаа харах юм уу, бодол байвал тэр бодолтыг харах юм уу, шинжилгээ байвал шинжилгээг харах юм уу гэдэг энэ сонголтуудыг багшаас тохируулж өгдөг гэсэн. За би бол зөвхөн зөв хариултыг харуулахгүй юу. Одоо тухайн хүүхэд алдсан даалгавар авах юм бол алдсан даалгавар дээр энэ зөв хариулт байсан шүү гэдгийг тулгаж харах боломжтой юм гэсэн бүтүүлээгээд зөв хариултыг харуулахыг чеклэх гэж болно гэсэн. За ингээ үндсэн мэдээллийн хэсэг бүгд дууссан дараагаар хадгалах төвчлөөр дарснаар таны материал үүсэж байна гэсэн. Материал чинь үүсэж байна гэсэн. Одоо та материалынхаа асуулт даалгавруудыг энэ бүрэн гүйцэд болгож өгөөд яг жинхэнэ шалгалт авах боломжтой материал болгоно гэсэн. За эхлээд шалгалтыг ингээд үндсэн мэдээллийг бүглээд хадгалах төсвүүд дарангуй шууд асуулт гэсэн цэс рүү шилжиж байгааг та бүхэн анзаарч байгаа. За энэ асуулт гэсэн дээр асуулт нэмэх гэдэг маань хэлэхээр даалгавар оруулах төвчлөр маань энэ байна. За даалгаврыг оруулдаг хэсэг маань төвчлөр дээр дараад орохлоор яг даалгаврын санд даалгавар нэмэхдээ яг ижилхэн хуудас дуудагдаж орж ирдэг гэсэн. Шиг юм бол та одоо энэ дээр ингээд даалгавруудаа бүртгүүлээд оруулаад тийм ээ асуултуудаа оруулаад хариултуудаа оруулаад энэ дээр их оруулахаар бол ихийг нь сонгоод энэ дээр оноог нь оруулаад хэмжлэнгээр даалгавраа бүрэн гүйцэд оруулах бүрэн боломжтой. За би энэ дээр ямар ч хамаагүй дурын нэг даалгавар оруулчихъя. За энэ дээр би юу ч хийсэн яах вэ тийм ээ? Дуршдаар үүсгэж байгаа даалгавар гэдээ оруулчихъя. За тэгээ асуултанд нэмэгдэлтэй байж болно, юу ч хийж болно. За энэ дээр та бүхэн маань асуултандаа хүртэл зураг авсаргаж оруулах боломжтой. За би энэ дээр нэг оны даалгавар оруулчихъя. За энэ дээр их нэмэх гээд их оруулж болно эсвэл оруулсан байгаа ихнүүдээсээ сонгож авч бас болно. За энэ дээр хариултуудыг юм. За би хариултуудыг ингээд оруулчихъя. За аваад зөв гэсэн ч болно. За энэ хэсэг дээр болохоор тухайн одоо хариултуудынх нь аль нь зөв бэ гэдгийг нь оруулж өгдөг. За энэ зөв гэсэн хувилбарыг нь оруулж өгснөөр тухайн шалгалтыг авсны дараагаар шууд үр дүнгийн бодож харуулах боломжтой програмаас, системээс. За тэгээд тухайн хувилбарыг дахиад бас олон хувилбартай болгох юм бол хариулт нэмэх гэсэн төслүүдээр дарснаар ахаа шинэ хувилбар нэмэгдэнэ. Хэрвээ энэсээ цөөхөн буюу бүр хоёрхан тийм үгүйсэн хариултаар авсан ч хүртэл болно. Тэрийг хасахын тулд энэ хойдлын улаангийн услах гэсэн хэсгээр дараад хариулт хувилбаруудаас хасах бүрэн боломжтой.
За ингээд асуултуудаа ингээд бүрэн гүйцэд үүсгээд бэлэн боллоо гэснийхэн дараагаар хадгалах төвчлөөр дарснаар таны даалгавар бүртгэгдээд явна гэсэн. За ингээд бүртгэж байгаа тохиолдолд буцаага шалгалтын сан руугаа очихлоор таны оруулсан даалгаврууд чинь ингээд жагсаал гараад ирнэ гэсэн. Энэ дээр нэг юм анхаарах нь энэ таны оруулсан даалгаврын сан дотор хадгалагдахгүй шүү гэдгийг дахин анхааруулж хэлжийе. Одоо багш нар маань энэ дээр ингээд шалгалтын дотор асуултууд даалгавруудаа бүгдийн зэгнэлээр оруулсан гэдэг. Дараа нь энэ даалгавруудаас ахаад өөр шалгалт үүсгээд энэ даалгавраас түүж авах гэдэг. Харин энд оруулсан тохиолдолд даалгаврын санд хадгалагдахгүй гэдгийг маш сайн анхаараа. Та хэд маань одоо хэрвээ эндээсээ шалгалтуудын даалгавруудаас нь авч жишгэлэх шаардлагатай дараа нь ахиж жишгэлнаа гэж байгаа бол миний сангийнхаа даалгаврын санд оруулдагаараа оруулна гэсэн. За ингээд гих мэтлэнгээр ингээд даалгавруудаа бүртгээд оруулчих юм. Тэгэнгүүтээ энэ асуулт сонгох гэдэг маань болохоор өөрийн оруулчихсан байгаа даалгаврын сангаасаа даалгавруудаа түүж авдаг гэсэн юм энэ дотор байдаг. За шиг юм бол 7 дугаар ангийн монгол хэл дээр би даалгавар оруулчихсан байх юм бол энэ хэсгээс сонгоод харахад миний даалгаврын санд бүртгэсэн даалгаврууд маань энэ тоон тгийн оронд тоотой харагдана гэсэн. Одоо шиг юм бол би энэ илтгэж бүсцийг төлөвлөх гэдэг дээр л тэг биш энэ дээр бол нэг 10 даалгавар оруулсан байх юм бол энэ дээр 10 тоотой харагдана л гэсэн үг байна. Тэгвэл эндээсээ сонгож авахын тулд тухайн сэдвээ сонгоод 10 даалгавар байгаа гэдгийг мэдж байгаа юм чинь эндээсээ 5-ыг нь авнаа гэд энэ нэмэх төвчлөрийг дарахад таны даалгавруудаас 10 даалгавраас нь одоо автоматар тийм дурын 5 даалгаврыг нь эндээсээ шууд системээс автоматар шууд сансаргүй байдлаар сонгоод өгч гэнэ. За тэнгууд энэ дээрээ засварлах гэсэн юм төвчлөр гаргаж идэг. Засварлах төвчлөр дээрээ дарах юм уу, тусгай төвчлөрөд дарах юм бол устгах юм бол хасчихна. Засах төвчлөрөд дарах юм бол та нөгөө 10 даалгавраа бүтнээд нь харж байгаа тийм ээ. Энэ даалгавар чектэй байна. Энэ даалгавруудыг системээс өгсөн байна. Тэгвэл энийг нь солио, энийг нь аав, энийг нь авахгүй гэдэг тийм тохируулгуудаа өөрөө, найруулгуудаа өөрөө хийнэ гэсэн. За ингээд төвчлөрөө дарснаар энэ дээр ингээд таны оруулсан даалгавруудтай бүгд ингээд нэмэгдсэн байна. Хамгийн сүүлд нь та шууд шалгалтын сан руугаа эргээд гарахад л таны оруулчихсан байгаа шалгалтын материал орох бөгөөд таны оруулсан асуултын тоонд нийлбэртэйг энэ дээр харагдчихдаг. Мөн энэ дотор одоо асуулт сонгох ингээд асуулт нэмэх гэх даалгавруудаа нэмээд авах тоол нь энэ дээр таны тэр сонгосон асуултуудын тэр даалгаврууд чинь ингээд нэмэгдээл гэсэн. Энд бас авж байгаа одоо оруулж байгаа даалгавар энэ сонгосон байгаа даалгавар хоёр нийлээд таны шалгалтын нийт даалгаврын сан буюу шалгалтын материалын чинь даалгаврын тоо болж хувирна гэсэн. За тэгээ шалгалтын сан дээр шалгалтынхаа материалыг ингээд үүсгэсэднийхаа дараагаар ард нь байрлах 3 цэгтэй ногоон дээр дарахад шалгалт авах гэсэн төвчлөр байна. Мэдээж ойлгомжтой та өөрийнхөө материалыг устгах боломжтой, засварлах боломжтой, мөн өөрөө туршлаар хайслах бас боломжтой. Хэвлэж авсан ч бас болно. За тэгээд шалгалт авах гэдэг төвчлөр дээр дарахад дараах байдлаар ийм хуудас нэгддэг. За дурслын шалгалт ийм хийгээд таны өгсөн шалгалтын нэрийг харагдана. За тэгвэл эхлэх огноогоо оруулж өгнө. Хэдэн сарын хэдний өдөр тийм ээ? Хэдэн цагаас авах вэ? Энэ харин минутыг бол таад маань өөрсдөө ингээд арилгаад ингээд биччих бүрэн боломжтой. За тэгээд энэ дээр муу адилхан арилгаад бичих бүрэн боломжтой гэсэн. За тэгээд тухайн шалгалтыгаа тийм ээ үнэлгээ нэгт оруулах уугүй гэдгээ энэ чекээр чеклэж өгдөг. Тухайн шалгалтын материалыг би эсвэл одоо та хүүхдүүдийн ишин гүйцэтгсэн үнэлгээ дүнгуудыг үнэлгээ нэг дээр өргөж оруулна гэдэг юм бол үнэлгээ нэгд оруулах гэсэн чиглэлээр ямар нэг зүйл оруулж байгаа вэ гэдэг ийм сонголтоо эндээсээ хийж өгдөг. За тэгээд аль ангиас авах вэ гэдэг бүх ангиас авч болно эсвэл зарим ангиас наваа зарим ангийг үлдээж болно. Энэ чекээр тухайн ангиудад авагдана. Тухайн ангиудад шалгалт маань харагдана гэсэн. Хэрвээ энэ одоо чеклэггүй ангиуд дээр ингээд орчиход ингээд хадгалаад орчихсон байхад тохиолдолд чеклэггүй ангиуд дээр таны оруулсан шалгалт харагдахгүй гэсэн. Энэ мэтлэнгээр ингээд оруулах анги авах хүртэл тохируулж өгөх бүрэн боломжтой. За тэгээд хадгалах төвчлөөр дарснаар таны шалгалт бүтээл бүртгэгдээд шалгалт гэсэн зэс рүү шилжиж ордог. Таны өгч байгаа шалгалт маань орно гэсэн. За тэгээд мэдээж болгоцоо тухайн шалгалтыг суралцагч гүйцэтгэж эхлэх юм бол дурдсан шалгалт эмхэх гэсэн энэ шар ангийн төвчлөр маань ногоон ангийн төвчлөр болж хувирдаг. Мэдээж ойлгомжтой гүйцэтгсэн суралцагч гэсэн баган дээр нь өгсөн суралцчдын тоо гарч ирээд одоо энэ шар дэвсгэртэй шалгалтын материал өгсөн байсан бол тэр ногоон хөтө болж хувирдаг гэсэн үг байна. За энэ ногоон хөтө болж хувирсан шалгалтын материалын нэрэн дээр нь дарахад дараах байдлаар юм 4 зэс гарч ирдэг.
гүйцэтгэл, тайлан шинжилгээ, дөнгөний нэгтгэл гэсэн төрөөс гарч ирнэ гэсэн. За дөнгөд гүйцэтгэл гэсэн зэн дээр болохоор тухайн суралцагчдын хэдийн хэр хугацаанд хэдэн хувь гүйцэтгсэн бэ гэдэг юм мэдээлэл, тоо мэдээлэлүүд нь гарч ирдэг гэсэн. За тэнгуут энэ тухайн хүүхдийнхаа нэр дээр нь дарвал тухайн хүүхдийн гүйцэтгэл нь бүр дэлгэнгүй бүр гарч ирнэ гэсэн. За хэдгээр төвчөнд үнэлэгдсэн, хэдэн хувийн гүйцэтгэлтэй, хэдийн хугацаа зарцуулсан урмын хүүхдтэйгээ тэгээ дээрэс нь хэдэн даалгавар байсан, авах оноо авсан оноо, дээрэс нь буруу хариулсан, зөв хариулсан, задгаа хариулт гэдэг ерөөсө бүх мэдээлүүд нь дээр гараад ирдэг гэсэн. Тэгээ доошоо гүйлгэнгүүт аль асуултан дээр зөв, алин дээр алдсан бэ гэдэг хүртэл мэдээлүүд нь гарч ирнэ гэсэн. Шалгалтын материал оруулахдаа зөв хариулт харуулах гэсэн чекийг багш сонгоод чеклэлсэн байвал буруу хариулсан хариултны доотлолт нь зөв хариулт нь гарч ирж харагддаг гэсэн. Одоо энэ шалгалтыг бол тухайн багш маань зөв хариулт харуулах гэдэг чекийг чеклэгүүгээр шалгалтаа авсан байна гэсэн. За хэрвээ чеклээд та бүхэн маань зөв хариултыг харуулнаа гэж хүүхдээрээ харуулнаа гэж чеклэлсэн байх юм бол дараа нь хүүхдүүд маань үр дүнгээ харахтаа энэ дээрээ зөв хариултыг нь харнаа л гэсэн. Ер нь бол яг хүүхэд өөрийнхөө үр дүнг харж байгаа хэсэг нь яг багшийн үр дүн ингээ хүүхд болгоноор ингээ харж байгаа хэсэгтэй яг адилхан харагддаг. Хүүхдээр яг ингэж харагддаг гэсэн. За ингээд ерөөсөө яг аль даалгавар дээр алдсан бай, аль даалгаврыг зөв хариулсан бай гэдэг ингээ бүх ингээ юу одоо шалгалтын гүйцэтгэлийг хүүхэд ингээ бүр харах боломжтойгоор байждаг. За тэгээд хоёр дахь хэсэг буюу тайлан хэсэг дээр болохоор тухайн шалгалтыг гүйцэтгэл хамгийн түрүүнд хэвлэж авахар болон шууд ингээ харагдчихдаг. За жишээ нь бол тухайн шалгалтыг хэдэн ангиас авсан тийм ээ, хэдэн ангиас сольж авсан гэсэндээ ингээд гүйцэтгэл нь ингээд өөр анги ялгараад ингээ харагдчихдаг гэсэн. За гүйцэтгэлийг ингээ хэвлэж авах хэсгийг хэвлэж авахаас гадна хүндрэлийг хүртэл харах боломжтой. Мөн дээрээс нь гүйцэтгэлийг болохоор анги үлгээр нь бас шүүлтүүрээр шүүхээс харах боломжтой. За хүндрэлийн зэрэг болохоор дараах байдлаар ингэж харагдана. За таны оруулсан 20 даалгавар чинь тийм ээ, хэдгээр даалгавар нь хамгийн хөнгөн буюу хамгийн олон хүүхэд зөв хариулсан бэ гэдгээсээ ингээд харагдаад ингээ хүндрэлийн зэрэг ингээ хуваараа харагдаад явчихдаг. Тэгээ мэдээж ойлгомжтой хамгийн олон хүүхэд буруу хариулсан хувилбар үе даалгавар нь хэдгээр даалгавар байсан бэ? Тэр нь ямар одоо нөгөө хүндрэлийн зэрэг нь яг ямараар хөндлөгдсөн бэ? Маш хөндөө зохистой юу гэх хэмжлэнгээр хүндрэлийн зэргийг хөнгөнөөс хөндрүүн ингээд байршуулж өчгсөн хүндрэлийн зэргийг гарч ирдэг. Даалгаврын дугаартаа гаргадаг гэсэн. За ялгах чадварыг хэрвээ багш ашигладаг байвал ялгах чадварыг мөн адилхан системээс автоматар бодож хараад өгч байгаа. Ялгах чадвар буюу P тэгээд дээрэс нь тухайн одоо нөгөө даалгаврынхаа дугаараараа ингээд харагдана гэсэн. Мэдээж ялгамжтай ялгах чадвар ихээсээ ялгах чадвар бага руугаа ингээд ангилагдаад харагдана гэсэн үг. За шинжилгээ хэсэг дээр болохоор хоёр төрлийн шинжилгээ одоохондоо гарч байгаа. Нэг нь талаараа сэдвийн шинжилгээ, нөгөө талаараа хариултын шинжилгээ гэж хоёр шинжилгээ гарч байгаа. За сэдвийн шинжилгээ гэдэг нь талаараа шийдэ таны оруулсан даалгаврууд тийм ээ, аль ээлжийн даалгаврууд нь байсан юм бэ? Сэдвийн ойлгоц хамгийн өндөрөөсөө мэдээж ойлгомжтой сэдвийн ойлгоц хамгийн бага руугаа жагсаж харагддаг гэсэн. Одоо яг энэ тухайн шалгалтыг бол хоёрхан нэг ээлжтийг ингээд ашиглаад шууд ингээд авчихсан шалгалт байгаа учраас энэ дээрээ шууд нийт хэдэн даалгавар байгаа юм тийм ээ. Эхний нэг ээлжтээс 12 даалгавар, дараагийн нэг ээлжтээс 8 даалгавар гээд нийлээд 20 даалгавар байна гэсэн. Тэгээд сэдвийн ойлгоцсон эхний 12 тэр даалгавар дээр болохоор 50% одоо сэдвийн ойлгоцсон өндөр гарсан байна. Энэ 8 даалгавар дээр болохоор 45% сэдвийн ойлгоцтой гарсан байна гэдэг ингээд ангилагдаж байгаа гэсэн. Энээс олон нэгж ээлжт юм эсвэл олон нэгжийн олон ээлжтээс ингээд хольж авсан даалгаврууд байвал ингээд энэ дээр бүгдээрээ ингээд доош чагсаж харагдана гэсэн. Тэгээд хамгийн их ойлгосон сэдв нь тийм ээ, аль нь вэ гэдгийг нэг ээлжтээр бүр нарийн харах боломжтой болно гэсэн. За ингээд мэдээж ойлгомжтой нийт шалгуулагчийн тоо байна. Энэ дээрээ харах хэвээр мэдээлэлүүд болно. Зөв хариулсан, буруу хариулсан ингээд ялгарч харагдана гэсэн. За хариултын шинжилгээ дээр болохоор даалгавар тус хүрээрээ хариултын шинжилгээ гардаг. За нэгдүгээр даалгаврыг тийм ээ, зөв хувилбар нь аль хувилбар байсан юм? Нийт 4 хувилбараа сонгох хэрэгтэй байсан байна. Тэгээд зөв хувилбар нь 4-р хувилбар байсан байна. За тэнгуут нийт шалгуулагчдын хэдэн хувь нь аль хувилбарыг сонгосон бэ гэдэг хуваараа ингэж харагддаг. За яг үйлбэлэл энэ дээр бол шалгалтынхаа одоо хариултан дээр нэлээх одоо төвлөрч ажилладаг багш байвал илүү их үр дүнтэй гэсэн үг. Жишээлх юм бол математикийн багш байлаа гэж бодоход за эхнийхэн даалгавар дээр нь болохоор эрг зэрэг тэмдэг алддаг даалгавар оруулж, дараагийнх дээр нэмж цэцэг даалгавар алдах юм бол энэ хөлбөр нь гардаг бай. Дараагийнх дээр нь ингээд одоо үржих бах үйлдэл алддаг байх юм бол гардаг бай. Дараагийн зөвлөл хөлбөр байдаг бай гэх юм бол
Аль хувилбар дээр илүү их зөв сонгосон байна вэ гэдэг нэгээд шууд ялгарч харагдана гэсэн үг байхгүй. Чиг юм бол одоо ингээд дийлэнх нь бол яг хав зөв хувилбарыг сонгосон байна. За тэгвэл болж юм ер нь бол энэ даалгаврыг ажиллаж чадчихна гэсэн. Тэгтэл бас 26 буюу чамгүй хувь нэгдүгээр даалгаврыг сонгосон байна шүү. Тэгвэл нэгдүгээр даалгавар дээр эргэн сэрэг тэмдгээ алддаг даалгаврууд багш нар маань одоо хувилбаруудыг нь оруулсан байвал тэгвэл хүүхдүүдийнхээ эргэн сэрэг тэмдгээр алдаж байгаа хүүхдүүд бас чамгүйх байгаа юм байна шүү гэдгийг багш маань хараад тэр хүүхдүүдэд одоо хичээл дундуура дахиад эргэн сэрэг тэмдгийг тайлбарлаад өгдөг ч юм уу эсвэл батгал давтлах өгдөг ч юм уу те. Тэр байдлаар ингээд шийдвэрлээд явах боломжтой хариултын шинжилгээг ашиглах боломжтой гэсэн үг ээ. Тэгээд мэдээж ойлгомжтой хариултын шинжилгээ дээр аль даалгаврын хэддэх даалгаврын дээрээс нь хүндрлийн зэрэг нь ямар вэ гэдгийг хүртэл ингээд харуулцдаг аа. За энэ бичлэгээр ингээд шинжилгээ хэсгүүдээр бол ажиллаад явах боломжтой. Дээрээс нь түүнийг хэвлэж олон татаж авах боломжтой. Тайлан хэсэг муу адилхан хэвлэж олон татаж авах боломжтойгоор харагддаг шүү. За дүнгийн нэгтгэл хэсэг дээр болохоор одоо энэ дээр бол зөвхөн анги ангаар нь дүнгийн нэгтгэлээ авна. Нэг өргөл нөгөө багш нарын хамгийн их хүсдэг матриц гэсэн. За ингээд дүнгийн нэгтгэл сонгонгууд түрүү шууд анги сонгороо гэж шууд гарч ирж байгаа. Тэдээс нь ингээд одоо ангийн сонгочингууд ангийн дүнгийн нэгтгэл гарч ирнэ гэсэн. За мэдээж ойлгомжтой системээс шууд автоматар доошо болон хойшо хөл дүнгуудыг бүгдийг ингээд системээр автоматар бодоод өгсөн гэсэн. Багш нар маань шалгалтынхаа одоо матрицыг бол шалгалтаа урдуулсан дараа нэг үслэг хийдэг байсан бол системээр шууд автоматар матрицыг бодоод гаргаад өгчнө гэсэн. Шууд та бүхэн маань хэвлэж юм эсвэл шууд татаж авах боломжтойгоор ингээд тайлангаа бэлтгээд харчих боломжтой гэсэн. Ингээд анги ангаар нь шууд матрицаа шууд өгшүүлээд хараад авах боломжтой гэсэн шүү. За энэ бичлэнгээр ингээд шалгалтынхаа тайлан анализ матриц дээр ажиллах бүрэн боломжтой байгаа. Шалгалт явагдчих хооронд тухайн багш маань энэ 3 цэгтэй ногооны артлын цэнхэр товчлуур дээр дарснаар тухайн шалгалтанд хэдэн хүүхдээр шалгалтаа би төвлөрүүлж өгсөн байгаа юм. Хэдэн хүүхэд эхлүүлсэн байгаа, хэдэн хүүхэд дуусгасан байгаа гэсэн мэдээллүүдийг хянах байдлаар ингээ хараад ажиж болно гэсэн. За та бүхэнд ажлын амжилт хүсье. Баярлалаа. Багшийн ажлаа аз жаргалтайгаар хийцгээе.